Chân ma har la dat va da jan jag jan za de dan le gra tam ya la jang ja dra malwa ne do da da ja ja da ja da ve me da ja ma ja sam merang wa da wan sa la ma sar dong ara wa janel da dal je wa gra ja ja Tamar wa na ja ra ma da ja wa da da na birndar da zar jam do ja jam sar ja sang wa de wa ma za jan na sang ye ja sa da ge se do tar chal na ve ja ta mar je da ma de har ja je wa chi char wa dan na ngar ma ra ga ro ga wa ra se da kur gu sa sa de wa har da le da wa she sa da tam ba sa sam da wa na dam ra da ye ra na sa san da mro na dar na nyam bo nga sa sang war da do dran la ye lam ma den jan ye lam ma sa cha chen jo jo lam ma sa sa ma da jo lam ma sa jan da jo de lam ma sa ga dan jo de lam ma sa lam ram jo de lam ma sa lam ma jo de lam ma sa lam ra jo de lam ma sa shar do jo de lam ma sa shir je jo de namaza chak chen jo de namaza gindan jo de namaza sun jo de namaza jada jo de namaza den jen de namaza
Дээрхингийн 14-р далаалал Монголынхоос үсэгтэй олон зориулаад жил болгон номын айлтгуурыг айлтгадаг уламжлалтай. За бурхны шашны 3 зулын 1 ламын гигантны 8 дугаар дүр Данзан Жамбал Чойжи шинэн хутагтын санаачлагаар эхлүүлсэн энэхүү номын айлтгуурын арга хэмжээ энэ удаа 7 дахь удаага амжилттай зохион байгуулагдаж байна. Дээрхингийн 14-р далаалал өөрийн амьдран суугаа Дарамсалаа хотоос номын айлтгуураа одоо онлайнаар айлтсан байгаа. За харин Монгол эх орондоо Монгол бүхий өргөөнөө нэгэн дор цуглаж сүсэгтэй олон маань номын айлтгуурыг хүлээн авч үзсэн юм а. Энэхүү шашин номын арга хэмжээг Монгол Сүнчээ төрийн бас байгууллагын амжилттай зохион байгуулсан бол ETV телевизийн уран бүтээлчид эх орон даяар шууд дамжуулан хүргэлээ. Харин маргааш корпорат конвеншн центрт залуучуудад хандаад одоо бурхны одоо сургаал номлолыг айлтгах юм а. Энэхүү арга хэмжээг ETV телевиз ч гэсэн үзэгч та бүхэндээ шууд дамжуулан хүргэх болно.
Дэстатын дэдийг хайрлагч язгуурууд дэсний лам агуу шидийн хорыг буулгаж амирлангүй хилэнтэй дам бурхад адад зэтгэр өвөхнийг арилгагч дагнасан номын сахиусан ариун гурван үүдний чим бишэрлэр сөсөглөн мөрөгцгөөлөө. Ламингийн Монгол сүнчээ төрийн бус байгууллагаас жилбэр зохион байгуулж байгаа дээрхийн гигантын 14-р далай багшийн монголчууд зориулсан номын айлдварт морилон ирсэн эрхэм хүндтэй сөсөгтөн олон лам ховрог таавхны маань бие эрүүл сэтгэл жаргалтай үйлсэн дэлгэр байх болтугай. Монгол сүнчээ 2019 он лаян айлдвар эрхэм сүсэгтэн танд их богд зонхоо ламын шүтэн барилгын магтаал бодмөрийн зэргийн хураангуу утга хэмээх 2 номын айлдварыг дээрхийн гигэнт нэс хүртэх ховор агшин тохиох гэж байна. Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шөнийн 24-ний өдөр ламын гигэн данзан жамбал жожи шөнийн хутагтын айлтгалаар дээрхийн гигэн 14-р далай багш бүгд найрамдах энэтхэг улсын дарамслаа хотдох өөрийн номын өргөөнөөсөн онлайн ярдэн цөр дамжуулан нийт сүсэгтэн олонтой учран золгож номын авшиг хайрлан айлдварын үеэр сүсэгтэн олон он даатхан 108 лам сар шинийн хурал хурж дээрхийн гигантны ажиллан гарав найлсан занга үрэл аришаан утлаг хүртэн